цээж мах 20,000. Би өөр мууртаа уулзаагүй. Өөрөө бодсон юм шиг зөөлөн мэдрэмж төрж байгаа. Тийм байна. Хар өмнө дээр юм ширүү мэдрэмж. Чи стандараа амьдралтай анхудаа чи Монголд ирж байгаа юу? Амьдралтай анхудаа чи Монголд амьдарч байгаа юу гэж мэгээд би зүгээр гэртээ байгаа байхгүй юу? Миний нэг бүтэн өдрийн эдлэгтэй мах. 47 кг-аас манайхаа 50 кг болсон байна. Хотод ингээд ээлжилж ирээ цагаараа тог тасарч агаад таког авч яваад вакциныг хийлгэх гэж гадаа такси дуудсан гадаа хүйтэн заяа. Би хэлсэн шүү дээ. Монголын өвөл нөөжөөг хасах 30-40 өдөр хүрээд амар олон давхраас ингээд доошоо буугаа явж ид. Яг гарсан чинь тог тасарчдаг юм. Болгоны юм уугаад амьдрал үзсэн. Тэрээс зочид би өргөтлөө нэлэрсэн. Ер нь бол ингэж уугаач. За одоо нөгөө л таарч ирсэн. Бидээс ханаа тийм. Сойц байх хэрэгтэй зү тийм. Тэгээд гурав. Ингэж барьж байгаа л. Хазах гэвэл за ингэ хазуулж болохгүй. Тэзээс нөгөө юу яах гэвчээс цэвэрлэн гэсэн юм байхгүй шүү. Тэр ч гэн шүү тийм. Авдаг юм уу? Ямар амар юм бэ? Тэгэхээр өөр байдлаар сонголт байхгүй. Тэгэхээр тэрийг яаж ч юм бол 4 сараас л байдаг авц үйл гэх шаардлагатай болох юм байна. Сайн хэлээд өчөө. A few moments later. Hello everybody. Айлцсан уу guys? Окей. Яг одоогийн байдлаар оройн 7 цаг болж байна. Бас харанхуу та хэдийн хаж байгаачлаа. Нөгөө мэдээлэл дээр гарцсан. Цахилгаан станц эдрээс болоод тогны асуудалтай болоод тал одоо хэсгээр тасраад байгаа юм. За яг окей, тог тасарч ойлгож байна. Ус юу ч байх байгаа байхгүй юу? За тог тасарч юм чи ядаж флашаа хасааж агаад аяг шанаа манаа юмнуудаа бас нэмэлтээр угаад авъя хоолундаа хийчихээ гэдгсэн чинь усан даахгүй бас тасарсан. Цахилгаан ус ууч чинь дэрийг тасарчгаараа дулаан алга болчт юм байна. Тэр л жоохон хэцүүдэлтэй. Гэхдээ ууг нь усан байсан бол за тог нь тасрах нь окей. Надад нэг ганцхан байсан ширхэг шүдэн дээрээ нэг ганц бэлгэнд авсан лагаас. Амар гоё яагаад өөгийн нөгөө нэг 100 надад өгсөн чийдэн энэ мэн нас ингээд аминд орж байна. Нөгөө баг байхад мал эмнэлэгт туслан гээл нэг бахан чийдэн мэдээ лаама нэг гэрмэр юм ингээд авч өгдөг байсан шүү дээ. Бүүнөрөө нийлээл түрүүн би нэг жоохон маялаад нэг стори хийжэдэгтэй устгацсан яхах. За hopefully байнга ингэж жил болгоо ингэхгүй л гэж бодож байна. Угаасаа энэ жил нэг арай өөр байсан юм бэлхүү дээ. Тэгээд одоо юмыг яаж мэдэх вэ? Ус буцалгаж энэ төр гэхгүй юм ус шүүгчтэй эндээсээ нөө халуун бүлээн хүйтэн ус эдэр гарчдаг болохоор яг нөө дотроо энэ халуун уснуудаа ингээд аваад үлдчихдэг юм байна. Тэгээд халуун ань сууж байна. Би одоо энэ хамаг юм зузаалсан байгаа байхгүй юу? Тэгээд жим дээр очисон ч хүйтэн, энд ч хүйтэн, ер нь everywhere амар хүйтэн байгаа. Тэгээд манай тако нөө вакцины хэлэх өнөөдөр жоохон тухгүй болоо хөргөн унтж байгаа. Энэ цагийг ашиглаад солиход номныхоо хамгийн сүүлийнхаа чаптер руу орсон байгаа. Хоёрыг уншчихъя гэж бодлоо. Тэгэл иймэрхүү л энэ да. Дулаанаа шалгахын тулд усын тасалж байгаа дахиж ингээ явуулдаг юм ингээд бүх юм нэг нэгнээсээ хамааралтай. Бензин тасрах юм бол үнэхээр гайхгүй ингээд Монголын өнөөгийн нэг юм яг үнийг хэлэхэд ингээд намайг анхаарч ил хүмүүс 10 сар бас нэг иймэрхүү болчихсон байхгүй юу? Facebook дээр зүгээр жоохон шок болгоол юм бичээд оруулангууд чи стандараа амьдралтай анхудаа чи Монголд ирж байгаа юу? Амьдралтай анхудаа чи Монголд амьдарч байгаа юу гэж мэгээд баг байхад нэг тиймэрхүү болдог байсан. Орлон хэдэн жилийн дараа энэ дахиж тавтагдаад хүний амьдралд хамгийн хэрэгцээтэй иймэрхүү юмнууд ингээд алга болоод байгаа. Байн би тэгээд байвал хэцүү юм байна. Юу нь. Тэгээ ямар ч ч одоо номоо унши халуун арцаа ууйд. Энэ моментийг бид амар enjoy хийгээд жоохон баярлалчлаа. Күтэн байна. За гоё юм аа тэр хурж ирээд хувийн өнгөө тодорхойлуулах гад явж байна. Манай Майка ихч дээр ирсэн. Өмнөх влог дээрээс таад харсан л гэж юм ярьсаар. Гол ажиллаа хийгээгүй явсан байлээ. Манай Майка ихч нөгөө нэг акоё молын 5 дахь 46 дахь байдаг. За юу зүүн стайлуудаа гарах гад бэлтчихсэн байгаа ч гэстэй одоо ярих гэж байгаа. Би л өөрөө бэлтцсэн. Өдөр тутмын мейкапны юугаа хийгээд бодолтой хийгээд лип тинтээ авчираад өдөр тутмын хийдэг мейкапаа авчираад тэгээ өдөр тутмын өмсдөг хувцас өмсөд тэр ингэдэг юм байна. Сүүлийн 5 жил өмссөн 16 аваад гэдэгсэн. Хурж ирсэн байна. So excited. Асуултууд хариулаад кофе өглөө болсон ерөөсө кофе гал батчих
Манай майкагч явсан. Та ядагаас өмнөх савд сарсан байгаа. Одоо майкагч орж ирсэн. Нэвтөө юм суугаад толгон болгоогоо ороод. So excited. За энэ майкагчийн асуултууд нэ 8-9 10 11 дугаар асуултанд таны шүүгэнд ямар өнгийн хувцас түлхүү байдаг вэ? Худалдан авахд юу хүндрэлтэй байдаг вэ? Шүүгэнд нь яг ямар хувцас түлхүү байдаг вэ гэсэн асуултууд байхгүй. Тэгээ би бодохоор ерөөсөө миний хувцасны шүүгэнд хар цагаан өнгө болон burgundy өнгө 3 өнгө байдаг заяа. Office төрөх юм болоод байхгүй. Тэгэхээр энийг бүгдээрээ яг гоё ярьж аваад үргэлжлэнэ гэсэн. Энэ майкагч ард ирсэн байх. Үй оо яна. Sorry. Бэлтгэж байгаа юм аахгүй юм байна. За уучлаарай та өнөөдөр яг ямар тэгчтэй түр бүтээмээр байна. Өөрийгөө яг яаж гаргамаар байна? Би бичлэгэн дээр тэрий чинь гаргая гэсэн. За энд ингээд try out хийх юмнууд байх л шүү. Би түр орж ирээд энэ шилэг бүр амар гоё харсан. Гэж харагдав. Одоо миний хүсэж байгаа стайл чи ер нь юм жоохон совдон дуу иймэрхүү юмнууд их орох. Энэ ямар хөөрх юм бэ? Би ч одоо энийг өмсгөд арай жоохон насчиж магадгүй шүү матах. Одоо энэ дэр ингээл майкагчийн балажиг аваад өмсчих боллоо. Хүмүүсээ мейкап байрлах. Майкагч тэлээс сууж илээ. Наа мейкап дээр гэг юм аа. Тэгэж үгтэй. Наа ингэж ярьж болохгүй гэсэн. Тэгээд ингээл ярьчих юм шиг өөрхөн л шүү дээ. Ямар гад гэж ихтэй ч юм дээ гэсэн. За энэ хэсэг бол өөрөө ч үсний өнгө шүү дээ тий. Өмнө дандаа онлайнаар өөр газар ч юм уу хүмүүсээр эсвэл өөрөө осчоод үзүүлж исэн яг 2-3 туршлага байна. Гэтэ макияж дээр ирсэн чинь нөгөө надад яагаад гэдэг зүйлийг айгуу сайн нэг тайлбарлаж өгөөд хоёр одоо эмэгтэй энерги, feminine energy гэж боддог шүү дээ. Тэрийг бас айгуу гоё тайлбарлаж өгөөд тэгээ зорилготой ингээд холбоод нөгөө ухамсарлуу айгуу үндэс болоход өгсөн их таалагдлаа. Тэгээ өмнөх газруудад болохоор бүгд сайн байсан л та. Тэгээ өнгөнүүд гаргаж ирээд за энэ өнгөнөөс энэ тэрнөөс за өнгөө илүү надад сайн тайлбарлаж өгчээс ахгүй. Макияж болохоор эхлээд зорилгын тайлбарлаад эмэгтэй энержи гэдгийг сайн тайлбарлаад өнгөнөөсөө за одоо хоёлаа гिचээгэл ингээл гардаг юм байна. Баяна. Сая юу хийчихвэ? Хар өнгөн дээр нэг доотлын хийсэн хонхоогоод энэ жившнээс одоо энэ нэг гунгийн зураас энэ юун дээр байгаа юм тодроод ингээд цагаан өнгөн дээр нүрний лайн зөвлөрөөд тийм ээ. Арсны өнгөс хэрэгээд нүрэ бодсон юм шиг зөөлөн мэдрэмж төрж байгаа. Тийм байна. Хар өнгөн дээр юм ширүү мэдрэмж. Тийм. Хүчтэй мэдрэмж төрж байгаа. Монгол шанаа гэдэг. Тийм, шанаа дээр тодроод энэ одоо энэ тодроод ингээ хонхооход ороод ингээд ирж байгаа гэсэн. Тэгэхээр хар өнгийг өмссөн тохиолдолд шууд өмсөх юм бол ширүү мэдрэмж төрөх юм байна. Тэгэхээр аль болох цагаан өнгийг оруулахтай байна гэсэн үг. Тэгжээж илүү зөөл харагдана гэсэн. Elegance хөтөн цог. Romantic дулаан хавар. Цоглог хавар. Өтөвл хавар. Намар өвлийн дарк. Сүлээсүрээ. Much later. Yo guys, би бол ойлголоо. Би бол үнэхээр spending проблемтэй байна уу? Үнэхээр spending проблемтэй байна. Ерөөсөө гэрээс гарчаад буцаж орж ирэхдээ зүгээр орж ирнэ гэж би хизээш байхгүй юм байна. Эднэрийг хартаа би гэртээ байгаа штеп. Би зүгээр гэртээ байгаа байхгүй юу? Тэгснээ манай гэрийн доор баахан дэлгүүр үзээ юу? Амтны дэлгүүр, хувцсны дэлгүүр, махны дэлгүүр, хүнс, боо сайхан, CU, GS, бүр том ресторанууд янз юм байна зөө. За гэл ингээд авчиж байгаа хгүй тий хэрэггүй юм биш. Дандаа хэрэгтэй юм. Хоёр хэл мах татуулж авч байгаа. Фитнес хэрэгтэй гэдэг үхрийн мах заа юу. Салаадны нат, хоол, хүнс, жүр энэ миний ингээд авчиж байгаа хгүй. Яг уу нэг бодлын ундаа чипс өдр бол биш. Гэтэ тав энэ ч нөө хэрэгтэй шүү дээ. Хай тако. Тэснэ ороо. Тэгээ такогийн угаасаа хоол дуусж байгаа заа юу. Зүгээр хоолыг авна үстэй. Хоёр зайц авч байгаа. Oh my gosh! Би үгээсээ юу? Хоёр бал би одоо нөгөө амар их хэмдэглэл хийдэг болохоор энэ амар хөөрхийн багцаараа бал байсан. Тэгээ энийг авсан шалтгаан нь миний дэвтэртэй амар хослоодсан байхгүй юу? Тэгэхээр авсан. Ийм том дахианы цээж мах 20,000. Гэхдээ би чинь өөр юмнуудыг амар үнэтэй авдаг байхгүй юу? Өөр том дэлгүүрүүдээс бараг 100,000 ингээд зүгээр доошоо буугаад хогоо асгах гээд ороод ирэхээ орно гэж үсэж байгаа байхгүй юу? Амьдрал ингэж байна. Баахан мах буцалгаа зүг. Махсаг амтан махны л юм болж байгаа шүү. Жижиг юм ууц хийчихэд амар байдаг байхгүй юу? Тэ анхнаас нь яг ийм ground beef татсан мах болгочхоод айгу амар спагетти ч юм уу тэ нэг юм гоё махтай хоол мод хийж идэхэд надад илүү амар юм болов уу гэж бодогдоод байгаа байхгүй юу? Буцалахад ч гэсэн. Тэгээ сайхан энийгээ хийгээд
Би тэг хөргөчөндөх махнуудаа бүгд нь ер нь бол ядгцсан байгаад байгаа. Яа ингэ болчих юмаа. За ингээд хоол мижин байна. За ингээд тавья. 587 грамм. Өдрийн 4 хоол идэх ёстой. Бах нь хамгийн багадаа 150 гэдэг чинь 600 граммыг идэх ёстой юм байна. Яг л 600 болох хэрэгтэй юм байна да. За одоо 600 грамм одоо жоо хавна. 605 600. За бодох нь миний нэг бүтэн өдрийн идэх ёстой мах уург энд гарч байгаамаа. Ууг нь жаахтай тийм хэрэгтэй л нэгээ яваад байгаа шиг байна. Саяста хударсан манайхан. Би жимээ 9:30-аас хаадаг гэж бодоод очсон чинь 9-өөс хаадаг байсан юм байна. Би 8:45-г очсон. За худ гэдэг. Оронд нь өнөөдөр би бас нэг юм хий гэж бодож байсан хгүй юу? Уржигдэр өчтөр болоо тийм өчтөр. Өнөөдөр баахан дэлгүүрээс өчтөрөөс дэлгүүрсэн байж тээ. Би хэллөө яалаа мэдгүй одоо хэлсэн мэснэж марч. Нэг явж байгаад нэг ихч дээрээс нэг юм гоё мавсан хгүй юу? Энэ болохоор ингээд юм цайны ханд гэхдээ уухгүй баан дотор тавьж хөвтдөг гэ тэгээд ингээд гоё гоё юмнуудыг бүгднг нь ер нь бол гоё энержи муухай юмнуудыг хөөж явуулдаг. Нэгийг авал нэг үнэгүй байсан. Гэтэ нэг нь 100,000 байсан. Тэгэхээр навцгийн яадаг юм. Тэгээ ингээд болохоор жишээ нь ингэж байгаа заяа. Сайн минийх хийсэн нь болохоор арай өөр төрлийн үйлчилгээтэй. 10 минут халуун усанд хандалаад тэгээд дараагаар ванта усандаа ханд болон бүтээгдэхүүнөө хийгээд өрөвслийн эсрэг арсыг тайвшруулна. Баахан цэцэгнийх байсан. Энэ нь болохоор нэг юм нэлээд ургамлын үнэр гаралтай. Одоо долгион гэж ярьдаг штеп. Ийм долгионыг гоё болгоод сайн хамраагаад бид ингээ хилчгээр тэгээ мухар сүсгтэй очих гээд байна л да. Тэгэхээр нөгөө ингээд гоё энерги, гоё аваараа гаргахын тулд биендх ерөнхийдөө нөгөө муухай бодол, муухай энерги, нөгөө санаа зовлт бүгдийг нь гаргана тэр гэдэг штеп. Түрэг тэгж байгаа юм шиг нөгөө өөрийгөө ингээ тайвшруулж байгааг нэг арга нь болоод байгаа байхгүй юу? Усаа бас бэлдсэн байгаа. Бэлдэж байна. Бэлэн болсон бай. За ус минь бэлэн бай. Тэгээ орж тээ. За цай минь бэлэн болсон. Ичнэ гэж байгаа шүү дээ. Одоо цайныхаа хандыг болохоор эндээсээ өлөвчнө. Tomorrow. Бүр амар мяавлаадах намайг жимнээс ороод ирсэн чинь. Яасан бэ? Би өөр мууртаа уулзаагүй. Заваараарай. Ай, энэ хаашаа явсныг харах гээд байгаа юм. Guys, sorry, дэлбэрсэн байгааг минь уучлаарай. Дугуйсаа жимнээс орж ирж байна. Хөлтэй өдөр нэрээ үнэхээр амар заяо. Амар ч гэж байгаа гоё. Гэтэ яг хийж явах үеийн процесс нь балиар өвчтөөд байдаг заяо ингээд өвчнөд workout хийсний хамгийн дараагийн гоё зүйл энэ бүсийг тайлж тэр их хөлс гарсан мэдрэмжийг авах бүр хамгийн гоё заяо. Гиснээс хөөе бас нэг мэдээтэй. Би одоо ингээд яг 2-7 хоног явж байгаа байхгүй юу? Бүтэн 7 хоногоос 4 бэлтгэлтэй одоо яг 3-7 хоногоос 5 бэлтгэл болгоод 5 өдөр явж байгаа байхгүй юу? Би нөгөө 47 кг болцсон байсан шүү дээ. Багш бит хоёрын ер нь бол миний зорилго гэх юм бол нөгөө булчин нэмэх. Тэгэхэд намайг эхлээд нөгөө нэг булчингаа нэмхийн тулд жоохон таргалаад заагаад ингээ булчин болгодог ийм процесс би явдаг юм бай заяа. Турж байгаа тэрийг булчин болгоно гэж айгүй буруу ойлголттой явдаг гэсэн нөхөр байгаа байхгүй юу? 47 кг-аас манайхаа 50 кг болсон бай. Тийм ээ, амьдралдаа анх удаа килограмм нэмжтэй бүр ингээд таргалж баярлж үзлээ гэхгүй юу? Ингээд нэг амар давслаг өдөр өнөр чинь 10 лайк гэд. Гэтэ ингээд нөгөө нэг хөлсөө урсгаж хийсэн болохоор айгүй гоё. Яасан бэ? Энэ үнэрийг аваад байгаа юм. Энэ намайг их л гоё юм задлж ийн гэж бодоод байгаа юм. Би энэс юм задлж авчаа. Яана энийг хараа штэ. Энэ 3 кг юм гэж. Гидсэндээ шууд энийгээ зүгээр ингээд биен дээр харшил туураад байдаг байхгүй. Тэгэхээр ингээд дотор нь даав гарч ирэх. За тэгээ энэ үргээд энэ влогоо дуусгая. Хэдэн мянган янзын чинь бүгдээрээ энэ влогон дээр юу вэ? Хамтдаа хийчихв те. Тэгээ тако бас сайн уу гэж хэлээгээл над руу авирж гарах гэдэг шиг байна. Шоно. Энэ хүртэл үзсэн та хэдтэй баярлалаа. Бас нөө шинэ он гарсан гой зорилго юм тийм ээ. Юмнуудын хамбал та хэд маань тэгээ тэрийг хийж хэлцгээгээрэй гэж хэлээ. Энэ хүртэл үзсэнгээд манайхаа нөгөө өнгөө ингээд тодорхойлуулсан шүү дээ. Тэгэхээр өнгийн эможи нөгөө дугуйтай өнгийн эможинууд бүгдээрээ комент хэсгээр үлдээцгээгээрэй. Комментуудаа бүгдийг нь уншдаг. Тэгээ дараагийнхаа бичлэг хүртлээр баятай ингээд такогийн шивэртэй үлэр дуусна. Бай.